Монгол Улсын их сургуулийн Ахмад багш ажилт нэгдсэн холбооноос бид нар санаачлан мэрэгдийн алтан номоо цуурлаар төлөвлөж байгаа. За эхнийх нь бол 283 эрхэм хүндтэй одоо Монгол Улсын их сургуулийг үүсгэн байгуулсан. Тэр Монгол Улсын их сургууль одоо шинжлэх ухааныг хөгжүүлсэн, сэхэтнийг одоо төрүүлсэн ийм сургуулийн маань одоо алдар хүндтэй, нэртэй эрдэмтдийг оруулсан ийм ном бид нар гаргасан юм аа. Нэгдүгээр юугаараа 283 эрхэм хүмүүс маань орсон байгаа. За хоёр дахь хэвлэлээ бол бид нар бас мэрэгдийн алтан ном хоёр дахь хэвлэлээ бол одоо Монгол Улсын их сургуульд хүрэлцэн ирж зочилсон хүндэт профессор, хүндэт доктор, эмерит профессоруудаа багтаасан 111 эрхмийг оруулсан ийм номоо одоо бид нар үзэгч олон түмэндээ одоо төлөвлөж байгаа. Тэгээ энэ номны гол ач холбогдол нь анх удаа Монгол улсад одоо сэхэтнийг төрүүлж 6 дээд сургуулийг өөрөөсөө ингээд одоо хөгжүүлсэн Монгол Улсын шинжлэх ухаан гэдэг одоо судалгааны том хөгжлийг бий болгосон ууган эрдмийн их сургуулиараа бид нар бахархаж явдаг учраас энд одоо нэртэй эрдэмтдээ мөнгөчүүл хойч үедээ одоо өвлүүлэх зорилгоор энэ ном цуурлаар явж байгаамаа. Ингээд та бүхэндээ энэ номыг одоо гаргасан, оролцсон, редакторлсан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээ энэ хүмүүстэйгээ та нөхдийг бас уулзуулмаар байна. Тэгээ сая Жавзандлан багш маань хэллээ. Монгол Улсын их сургуулийн одоо үүсгэн байгуулагчд. За Монгол Улсын их сургуульд одоо ажиллаж ирсэн нэрт эрдэмтэн багш нарын намдар төвхий оруулсан одоо мэрэгдийн алтан ном гэдэг энэ ном эхний одоо ботн бол ийм хэвлэлээр гарсан байдгийг. За тэгвэл одоо бид нар энийг үргэлжлэл болгоод Монгол Улсын их сургууль бол өөрийн одоо маш хүндтэй ийм цол олгодог. За энэ цол нь юу гэхээр Монгол Улсын их сургуулийн хүндэт доктор, Монгол Улсын их сургуулийн хүндэт профессор, Монгол Улсын их сургуулийн эмерит профессор гэсэн ийм хүндтэй цолыг олгодог юм аа. За Монгол Улсын их сургуулийн хүндэт доктор гэдэг цолыг бол гадаадын нэртэй одоо олон улсын байгууллагын удирдагчид, за төр засгийн одоо удирдагчид, за гадаадын одоо нэртэй ихтэй сургуулиудын профессоруудад бол энэ одоо хүндэт доктор гэдэг ийм эрхэм цолыг бол олгодог юм аа. За тэгэхээр зэрэг бид нар бол одоо энэ хүндэт доктор, хүндэт профессор, эмерит гэсэн энэ хүндэт цолыг өнөөдрийг хүртэл одоо хэдэн хүн авсан юм бэ? Ямар хүмүүс авсан юм бэ гэдгийг нийтэд хүртээд болох зорилгоор энэ 2 дугаар батя бол эмэгтгэж хэвлүүлсэн байгаа. За энэ номонд маань бол нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, ЮНЕСКОгийн ерөнхий захирал, одоо 14-р Далай лам, за түүнчлэн одоо гадаадын улс орнуудын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, нэртэй эрдэмтэд бол одоо нийт 49 хүн бол Монгол Улсын их сургуулийн хүндэт доктор гэдэг эрхэм цолыг хүртсэн байна. За тэгвэл гадаадын нэртэй ихтэй сургуулиудын профессор болоод Монгол Улсын их сургуулийн одоо их гавьяатай нийт одоо 54 профессортай бол Монгол Улсын их сургуулийн хүндэт профессор гэдэг цолыг олгожээ. За Монгол Улсын их сургуулийн эмерит профессор гэсэн цол. За энэ бол үндсэндээ Монгол Улсын их сургуулийн гавьяа багш гэсэнтэй одоо дүүцэх ийм нэр хүндтэй цол байгаа. Энэ цолыг бол одоо 8 одоо эрхэм профессор багш маань хүртсэн байдаг. Тэгээ энэ одоо нэр хүндтэй улсуудынхаа намтрыг бид нар англи монгол хэл дээр бичээд энэ номыг бол эмтгэж гаргасан байна. Мэдээж хэрэг энэ бол Монгол Улсын их сургууль бол өөрийнхөө эх орондоо төдийгүй гадаадад одоо хичнээн нэр хүндтэй юм бэ гэдгийг бол энэ одоо Монгол Улсын их сургуулийн хүндэт доктор гэсэн эрхэм цолыг хүртсэн хүмүүсээс бол нэлээхнээ харж болох юм аа. За мөн одоо Монгол Улсын их сургуулийн нэртэй эрдэмтдтэй бол ямархан хүмүүс одоо төрж гарсныг бол энэ номноос бүрнээ харж болох ийм юутай зүйл. Тэгэхээр энэ нь бол одоо Монгол Улсын их сургуулийн эх орныхоо оюуны их уурхайд бол ямар их зүйлийг бүтээсэн бэ гэдгийг энэ номноос бол бас давхар харж болох юм түүхийн хуудасаа гэж ингэж бодож байна. За тэгээ мэдээж залуучууд маань ирээдүйн залуучууд маань энэ номыг одоо уншиж танилцсанараа одоо бахархах, үлгэр дуурайл авах,
цаашдынхаа одоо ажил амжилтанд тэмүүлэлтэй ажиллахад бол ийм өдөө өгч болно гэж ингэж одоо бид энэ номыг эмтгсэн редакцийн хувьд бол ингэж бодож байдаг юм аа. За намрын энэ одоо их сайхан өдөр Монгол Улсын их сургуулийн Ахмад багш нарын холбоо одоо ертөнцийн нэг их сайхан өнцөг буланд өнөөдрийн уулзалт номын баяраа тэмдэглэж байна. Ном хүлээж авах. За их сургуулийн сүүлийн үед би түүхийн багш хүний хувьд бодоход бол өөрийн түүх, өөрийн замнал, туршлага, Ахмад үеэ хүндэтгэх тэдний үлгэр дуурайлаас одоо залуу хааш үед үлдээх гэсэн ийм нэг их ариун зарилгыг их сургууль одоо сүүлийн жилүүтэх хүчтэй тавьж байгаа. За энэ нь бол түүхийн багш хүний хувьд надад маш одоо их сэтгэл нийлэмжтэй байдаг. За энэ түүхээ мэднэ, түүхээ ер нь улс орн ч гэсэн тэр түүхээ сайн мэдж байвал улс орныхаа хөгжлийг зөвөр тодорхойлж зөв хөгжиж чаддаг. За их сургуулийн хувьд бол их сургуулийн түүхийн асуудал дээр маш их анхаарал тавьдаг болж байгааг би бас онцолж тэмдэглэж хэлье гэж ингэж бодож байна. За энд жишээ нь их сургуулийн 70 жилийн ойгоор ихэтэл 7 одоо энэ том цуврал, том түүхтэй холбоотой том ном гарсан. За тэрэнд бас оролцож одоо тэр их сургуулийн түүхийн анхны одоо мөчүүдийн хөгжлийн алхмын тухай одоо бичсэндээ би бас сэтгэл тавтай явдаг. За энэ дээр их сургуулийн ерөнхий бодлогын хүрээнд за манай их сургуулийн Ахмад багш нарын холбоо гэж ийм сайхан байгууллага байдаг. За энэ бол нэггээр хэлбэл пенсэндээ гарсан багш нарт ажил олгодог. Тэгээ тэдний хүч хөдөлмөрийг маш их үнэлж хүндэтгэж үздэг. Тэдний одоо оюуны хүч бололцоог ашиглаж номын ертөнцид одоо тийм ариун их сайхан ургац хурааж авдаг ийм уламжилд бий болсонд одоо багш хүний хувьд би их баяртай байна. Ингээд Ахмадын холбооныхаа хоёр даргадаа тэргүүлэгчтэй бас энд одоо баярлснаа илэрхийлье гэж бодож байна. Багш нарын одоо ер нь Монголдоо л ихтэл Монгол Улсын их сургуультай нэр холбогдоогүй тийм эрдэм соёлын одууд гэж ер нь баг одоо тэр оюун бэлэгтнүүд сууд хүмүүс бол одоо дийлэн колонкны их сургуультайгаа холбоотой байдаг. Тэгэхээр тэр их сайхан одоо уламжлалыг яаж хадгалах вэ гэдэг асуудал дээр их сургуулийн бүх багш нар одоо бүх анхаарлаа чиглүүлээд л дор дороо янз бүрийн одоо судалгаа хийгээд л одоо бүр наацх нь их сургуулийн хаалгаар татчараад их сургуулийн одоо хаалгаар буцаад гарсан ч байсан тэр түүхийн хүмүүсийнх намтар түүхийг хүртэл одоо гаргасан ийм интернет ном хүртэл гаргаад. За энэ бол манай энэ Ахмад багш нарын холбооныхны одоо их өндөр санаачлаг, өндөр боловсрал одоо тэр их сургуулийн гэсэн одоо тэр сайхан сэтгэлийг илэрхийлж харуулж байна гэж бодож байна. За ер нь их сургуулийн түүх Сэдэн Балдаргатай ямар холбоотой байсан гэдэг талаар би 460 хуудастай ном бичиж нийтийн хүртэл болгосон. За тэрнийг манай их сургуулийнхан маш одоо их дэмжиж хэвлүүлж өгсөн. Тэгээ ингээд энэ их сургуулийнхаа багш нарын бүтээлийг тэгээд түүх судлалыг одоогийн одоо энэ номуудыг дэмжиж байгаа сургуулийнхаа удирдлагад захиралдаа бас одоо талархаж явдаг хэлье гэж ингэж бодож байна. За ингээд энэ номын тухайд жишээ нь сая манай багш ярьлаа. Хамгийн одоо гол зүйл нь юу вэ гэхлээр зэрэг энэ оюуны бүтээлийг оюуны үн цэнтэй болгож хэвлснээрээ бол их ач холбогдолтой. Яагаад вэ гэхлээр зэрэг энд одоо Монголда сод бэлэгтэй ийм нэг одоо хайшлбарын уран зургийн мастер хүн энэ одоо бүх 100 гаруй хүний
уран зургийг одоо хайчилж бий болгоод энэ бол түүхийн бүтээлээс гадна бас урлаг соёлын одоо ийм сайхан бүтээл болсон гэж ингэж би үзэж бас тэр уран бүтээлчтэй бас их амжилт хүсэж байна. За энд одоо энэ миний судалж байгаа хүний тухай материал бас орсон. За энэ зүй ёсны асуудал. За ингээд дараа нь 2 дахь номын хувьд бол сая ярьлаа. Их сургуулийн хамгийн сор эрдэмтэд нээлт хийсэн бүтээл гаргасан одоо Эренчингуйгаас өксүүлээд одоо тэгээд Монгол Улсын их сургуулийг удирдах байсан хөл дээр нь босгосон тэр хүмүүсийн одоо намтар одоо бүтээлийн жагсаалтыг нь одоо хамгийн гол бүтээлүүдийг нь гаргасан. За энэ бол таны мэдхүүн их ач холбогдолтой ном болсон. Ийм номыг цаашдаа их дэмжиж хэвлүүлж байх гэж албаныхаа багш нарт хүсэж байна. За энд би бас нэг ийм сайхан өдөр энэ Эрдэм номын баяр ялангуяа би энэ телевизийнхэнтэй би урд нь холбоотой байсан. Монголчуудын ёс суртахууны ариун дээд өвийг уламжилж хадгалж хамгаалах гэсэн ийм одоо тийм ариун зорилгыг тавьсан их чадварлаг хамт олон байдаг. За тэд манай одоо энэ номыг нийтэд таниулж бас одоо их сургуулийн одоо түүхийг бич энэ хөдөлгөөнийг дэмжиж бидэнтэй хамтарч ажилласан явдалд багш хүний хувьд энэ номыг бүтээгчдийн хувьд та нартай одоо бас их баярлалаа гэж хэлж байна. Юу хэлье гэж бодож байна. За ингээд Эрдэм номын үндсэн одоо их том уурхай болсон Монгол Улсын их сургууль улам одоо өсч бэхжих болтугай. Улам олон шилдэг залуучууд манай их сургуульд элсэх болтугай. Олон одоо түрүүчийн бид энэ номд шүтэж бишээс гаргаж тавьж байгаа ийм хүмүүс манай шавнырын дотроос олноор гарах болтугай гэж өрөөж байна. Монгол Улсын их сургууль бол алдартай сургууль. Юугаар алдартай? Энэ номын сүмд одоо 37 жил ажилласан багш. Миний хувьд бол 4 жилийн дараа бас их сургуулиа ирэхэд мэрэгдийн алтан ном 1 2 гээд бүтээл гаргасан байна. Энэ бүтээл бол түрүүн багш нарын ярьдаг. Манай их орны хөгжил цэцгэл бүтээн байгуулалтанд өөрийн гар бэрээр оролцсон эрдэмтэд, судлаачид бүгдээ одоо тэдгээрийн бүтээлийг мөн хэрхэн ажиллаж хэрхэн тойрвж байсан талаар бол одоо бусад хойч үедээ үлгэр дуурайл болох ийм сайхан ном гарсан байна. Одоо тэгээд шинжлэх ухаанд үнэтэй ховногоор орсон хүндэт докторууд, хүндэт профессоруудыг тэдгээрийн одоо талаарх олон зүйлийг өгүүлсэн нь бол их сайхан бүтээл болсон. Ягаад гэвэл энийг олон эрдэмтэд гадаад хэлийн чанд үзэн. Тэгээд энэ их сургуулаараа би их бахархаж явдаг багшийн үед бол энэ олон эрдэмтдийн бүтээлийг алдаршуулж байгаадаа баярлж байна. Тэгээд дараагийн номонд бол бас л олон эрдэмтэн судлаачид орно авах гэж бодож байна. Тэгээд их сургууль маань Ахмад эрдэмтдийг одоо хин болцоогоор хангаж энэ номыг хэвлүүлж байгаад бол маш баяртай байна. Тэгээд манай багш нарын холбооны багш нарт удирдлага та бүхэнд эрдэмтэн нарт хамгийн сайхан бүсгээрээ. Тэгээ Монгол Улсын их сургууль гэдэг бол одоо 80 хэдэн жилийн түүхтэй 42 оноос 83 жилийн түүхтэй. Тэгээ энэ 83 жилийн түүхэнд Монгол Улсын их сургуульд одоо ажиллаж байсан нэрт эрдэмтэд бид нартай хамтарч ажиллаж байсан гадаадын ихтэй сургуулиуд, профессорууд, гадаадын одоо Монгол улсад зочилж байсан дээд зэргийн хүндэж очиод энэ бүгд бол энэ номнуудад орсон. Гэтэл Монгол Улсын их сургуулийн түүх бол тасралтгүй үргэлжилнэ. Тэгэхээр дараачийн одоо нэртэй эрдэмтдч төрн алдар цолтой хүмүүс ч төрн. Тийм учраас энэ ном бол мөнхийн одоо шинжлэгдэн дахин хэвлэгдэж явах хэрэгтэй юм аа. Тэгээд тэр нь улам их зузаан байх болтугай гэсэн ийм ерөөлийг өргөх байна.